За сайн байцгаана уу? Оройны мэнд ойрт лайв хийгээгүй. Өнөөдөр би манай салаад мастрын 5 сарын промонд гарч байгаа хэдэн тогоонуудаа танилцуулах гээд ороод ирлээ. Өнөөдөр бол хоол хийхгүй ганцхан 5 сарын промонд ирж байгаа тогоонууд ямар бэлэгнүүдтэй ирж байгаа гэдгийг өнөөдөр тайлбарлах гээд ороод ирлээ. Дараагийн лайваараа би хоол хийн. Тэрэн дээр одоо сүүлийн үед миний орц аюух олон айлууд гуляш аюух юу яаж байгаа зааж өгөөч гэж хүсэлтүүд ирж байгаа болохоор дараачийн хоолны хичээл дээр гуляш хийж үзүүлнэ. Тэгэхээр манай энэ электрик цахилгаан тогоон дээр аль нь ч байж болно, энэ ч байж болно, эсвэл манай будаа гашаагчин дээр ч хийж болно. Окей. Тийм болохоор гуляш яаж амархан хурдан slow cooker хэрэглэхгүйгээр амархан хийж болох та нар дараачийн хичээл дээр үзүүлэх болно. За өнөөдөр би нөгөө 5 сарынхаа промонд ирж байгаа 2 тогооныхаа тухай ярих гээд ороод ирлээ. За 2 тогоонд маань промонд энэ манай 12 инчийн электрикийн хайруулын тавг байгаа. Энэ маань ингээд энэ ийм залгууртай ирдэг. За энэ залгуураараа температураа, цагаа, будаагшах гэд бүх төрлийн одоо юунууд байгаа. Тохируулахтай. Тийм болохоор хэрэглэхэд их амархан, хурдан. Дээрээс нь хоолыг чинь 12 цаг энэ халуунаараа барих боломжтой гэсэн үг. Тийм болохоор хэрвээ гэрт чинь пари болж байгаа юм бол байн хүн орж ирэхэд байн одоо хоол халаад гадах шаардлагагүй. Энэ электрик скиллет дотроо хоолоо хийгээд 150 градус дээр залгачих юм бол тэр халуунаа бариад тэгж төлөгдөхгүй, ахиж буцалахгүй зүгээр л халуунаа бариад 12 цаг болно гэсэн үг. Окей. За хоёр дахь тогоон болохоор одоо би одоо байн хоолны хичээл дээр энэ цахилгаан тогоо хэрэгэлдэг болохоор та нарт энийг нэг их тайлбарлаад шаардлагагүй байх гэж бодож байна. Энэ одоо миний өөрийн одоо гэрийн 20 жил болсон миний электрик скил. Би энэ дээр хоолны хичээлүүдээ хийдэг. Айлд очиж би хэрвээ хоолны хичээлүүд дээр заавал бас энэ тоогоо авч явдаг. Тийм болохоор энэ 20 жил болсон тоогоо гэхэд одоо л яг шив юм шиг ажилдаг. Бүх юм нь эвдрээгүй, бүх юм нь оригинал яг хിവэрэ байгаа. За энэ дээр нэмэлт ямар 2 дахь тоогоо ирж байгаа гэхээр манай 4 литрийн жижиг одоо жижиг дунд арай бас жижигтэй авахгүй дунд зэргийн шүлний тоогоо ирж байгаа. За энэ тоогоонд ганцхан шүл хийхээс гадна рамен хийж болно, гомин чанж болно тийм хүмүүс өдөр тутмынхаа 2-оос тийм үү 4 хүний хоол бол энэ дотор бол хангалттай багтана. За манай салаад мастрын тогоонууд бүгдээрээ их гоё хайрцаган дээрээ бүгд гоё хайрцагтай ирнэ. За тэгээд хайрцаган дотроо ингээд бариулнууд нь тусдаа 2 жижиг бариултаа ирж байгаа. Энэ 4 литрийн тоогоо маань 2 жижиг бариултаа ирж байгаа. За тэгээд за би нөгөө шинэ тоогоо задлж байгаа болохоор цагаан бэлигаа үсч идэхгүй бол нөгөө гарны хээ гарна. За ингээд 4 литрийн тоогоо ямар байдаг үзүүлээ. За ингээд энэ таг нь ирж байгаа. Тагны бүх энэ манай тогоонуудын тагны энэ дээдл ингэж авагддаг байгаа. Тийм болохоор угаахад амар духовкнд хэрэглэж болно. Бүх энэ хар юунуудаа аваад dishwasher-т хийж болно. Окей. Тийм болохоор энэ манай энэ бариулнууд болон энэ тагны энэ дээдлийн энэ бариул нь бүгд авагддаг байгаа. За тэгээ эдгээр бас бүгдээрээ lifetime насан туршийн баталгаатай ирдэг байгаа. За тийм болохоор ямар нэгэн цууралт гарах ч юм уу, эвдрэл гарах юм бол тогоонууд маань lifetime warranty дээр. Окей. За тэгээд энэ доотлын 4 литрийн тогоо маань их гоё хөөрхөн ийм гоё хэмжээтэй. За тэгээ 2 бариул нь 2 талд нь ингээд ордог байна. Манай бариулнууд жижиг том бүх төрлийн тогоондоо яг адилхан бариул хэрэглэдэг гэсэн. Тэгэхээр олон бариул галтгоонд байх шаардлагагүй. Нэг богино, нэг урт бариул байхад бүрэн хангалттай гэсэн. За тийм болохоор миний нэг за ингээд нэг урт, нэг богино бариул байхад ерөнхийдөө галтгоонд чинь хангалттай бүх тогоонд чинь багтана гэсэн. Бусад бариулнууд мэдээж бүх тоогоо чинь бариултай ирнэ. Гэхдээ бусад бариулнуудаа хадгалаад шкафнда хадгалчих болно. Тийм болохоор галтгоонд олон бариул байгаад ах шаардлагагүй. 2 бариул байхад л хангалттай гэсэн. За энэ 4 литрийн тоогоо маань яг одоо өдөр тутмын 3-аас 4 хүнд бол хангалттай энэ дотор шүл хийж болно, хуурах хийж болно, энэ дотор кек хийж болно, цөөвөө хийж болно, тэ хуурах хийж болно, бүхэл төрлийн хоолнууд хийж болно.
Тэгэхээр энэ одоо яг юм өдөр тутмын их гоё дунд зэргийн юм шүлгийн тогоо байгаа. За ийм гоё хоёр тогоо одоо манай промошнд энэ 5 сард тусгай үнээр гарч байгаа. За би нөгөө нэг паблик видео болохоор би үн нарийн ярихгүй манай Salad Master Mongolia USA гэсэн пэйж руу ороод тэр дотор бүх үнний тайлбар бүх юмнуудын тайлбарлагдсан юунууд зурагтайгаа бүх юм мэдээллүүд орцсон баа. Тийм болохоор манай пэйж руу ороод үн болон илүү деталь мэдмээрээ л орж болно. За дээрэс нь би бас нэг гоё юм үзүүлмээр. Манай Salad Master-ын тогоонууд бас их гоё чанартайгаас гадна инженерийн талаас одоо бусад тогоонуудаас шал өөр дизайнер хийсэн байгаа. За одоо манай энэ electric skillet байхад одоо жишээлбэл зочид буудалд юм уу кампинг эдэр хийгээ тий галтгоон байхгүй газар явж явах юм бол electric skillet-тэй пилет шиг ашиглаад энэ дээрээ ингээд тогоогоо тавиад хоол хийж болно. Тэгэхээр энэ шарагч маань ганцхан тогоо биш бас пилет шиг ажиллаж болно гэсэн үг. Окей. Тийм болохоор энэ хоёр тогоогоо жишээлбэл кампинг юм уу хотел аваа явчих юм бол одоо зочид буудалд галтгоон байхгүй байх юм бол энэ electric skillet-тэй залгаад тийм үү дунд гал дээрээ тавиад 350 градус дээр юм уу эсвэл мах шарж байгаа бол арай өндөр градус 400 градус 400-аас 450 градус дээр ингээд халаагаад шууд ингээд пилет шиг ингээд тогоогоо тавиад цахилгаан биш энэ жирийн тогоонуудаа дээр нь тавиад ингээд пилетик болж байгаа гэсэн үг. Окей. Тийм болохоор энэ маягаар одоо ингээд аялалд явж явах тийм үү галтуун байхгүй газар явхад энэ аюу одоо ийм гоё ийм юу байгаа шүү. Тийм болохоор манайхан ихэнх хүмүүс энийг бол бараг мэдэхгүй байх. Тийм болохоор манай энэ электрик энэ тогоонуудыг одоо энэ цахилгаан энэ хайруулын тавыг пилетик шиг ингээд бусад ингээд жижиг тогоонуудаа дотор нь ингээд хийгээд пилетик шиг ашиглаж болно гэсэн үг. Окей. За ийм гоё юмнууд бас байгаа. За дээрээс нь манай Salad Master-ийн ихэнх одоо хүмүүс одоо манай 5 квартын 5 литрийн wok одоо айл болгонд байгаа энэ одоо манай хамгийн одоо их popular хамгийн их зарагддаг 5 литрийн ийм wok-ын тогоо байгаа. За энэ 5 литрийн wok-ны тоогоог бас одоо энэ манай electric skillet дээр энэ дээдлийн тавыг аваад хөмрөөд ингээд тогоогоо дээр нь ингэж тавиад пүмбилгэж өгөө. Тэгэхээр ингээд бүтэн дахиад ч юм уу тийм үү том өвчүүний мах ч юм уу ингээд зүгээр жирийн таг тавихад ингээд нөгөө юу яагаад багтаад байдаг тийм үү ингээд тулчаад байдаг. Тэгэхээр ингээд ийм том мах шарж байгаа үед бол ингээд 5 квартынхаа wok-ийг шууд дээрээс нь ингэж тавьж өгөөд окей ингээд бүрхүүл болгоод за тэгээ энэ дээр ахаад энэ 4 литрийн тоогыг тавиад ингээд 2-оос 3 давхар одоо танаа тэр зэрэг олон тогоонууд байна тийм үү олон тогоо байгаа бол бүр 3 давхарлаад ингээд хийж болно хоол хийж болно гэсэн. Энэ тогооны хооронд ерөөсө 10 градусны л зөрүү байгаа. Тийм болохоор манай энэ тогоо бүгд нь доор хажууд дээд талаас бүгд ингэж яг духовкнд хоол хийж байгаа юм шиг бүх талаараа халдаг учраас ингээд одоо ингээд манай 5 квартын wok-тай айлууд байх юм бол манай энэ electric skillet дээр шууд ингэж хөмөрч тавиад ингээд одоо бүтэн chicken ч юм уу те ийм пөмбөр одоо мах зах том ийм мах захаа ингээд шарж болох юм байна. Окей. За дээрээс нь бүр ингээд ахаад юу яагаад ногоогоо жигэнж болно. Энд чинь будаагаах шарчж болно. Ногоогоо хийж болно. Шөлөө хийж болно. Бүх төрлийн хоолоо энэ дээдлийнхэн тогоонд ингээд хийж болно гэсэн. Окей. За тийм болохоор энэ манай Salad Master-ийн зүгээр хүмүүс тогоо гэж бодоод байдаг. Манай Salad Master бол зүгээр нэг жирийн тогоо бол биш. Яагаад энэ ийм одоо утга учиртай инженерийн юунесэж дизайны юугасаач бусад тогоонуудаас шал өөр одоо ажилдаг ажиллагаа нь өөр хоол хийхэд шал өөр системээр тийм болохоор эрүүл хоолны систем гэж байгаа. Эрүүл хоолны систем гэдэг маань яаж одоо хоолоо тийм үү давс бахтай, тос бахтай, ус бахтай тийм шимт хижээлээ 93% хадгалаад дээрээс нь галтгоонд байх цагийг чинь минимум 50-аас 70%-аар багасгаж өгнө гэсэн. Тэгэхээр бид нар ялангуяа гэрээ эзэгтэй нөр тэр гэртээ хоол хийдэг хүмүүс эрэгтэй эмэгтэй гэхгүй тийм үү. Одоо хоол хийж галтгоонд 2-3 цаг зогсохын оронд хамаагүй бага цагт хоолоо хийгээд өөртөө илүү цаг гаргаж болж байна. Гэр бүлдээ илүү цаг гаргаж болж байна. Хүүхдүүддээ илүү цаг гаргаж болж байна. Тийм үү. Өөрөө жим яваад спортоор хичээлж болж байна. Гадаа гараад алхаад ирчиж болж байна. Тийм үү. Тэгэхээр манай энэ хоол хийж байгаа энэ зарчим маань их амархан, simple, хурдан
хүний одоо өдөр тутмын амьдралыг одоо аль болохоор одоо бид нар шиг ийм одоо busy тийм үү ажил ихтэй цаг багтай хүмүүст бол хамгийн одоо галтгооны чи ажлыг чинь хөнгөвчилж өгөхөөс гадна эрүүл мэндтэй одоо хамгийн том хөрөнгө оруулалт хийж байгаа гэдэг одоо бас нэг одоо юу одоо манай салаад мастрын одоо онцлог маань тэр. За би нэг сүүлд бас нэг айлд очсон чи манахаас бас тоогоо авсан айл байгаа. Тэднийх яасан бэ гэхээр өөрөө 4 хүүхэдтэй тэгээд өөрийнхөө 4 хүүхдийнхээ одонгийнхаа баяраар цуглуулсан мөнгөө ашиглаад одоо манай салаад мастрын сетийг авсан байгаад тэр хүн надад юу гэж хэлсэн бэ гэхээр эний одоо би өөртөө нэг цүнх авч болно, өөртөө нэг алт мөнгө аваад зүүж болно те. Тэгвэл би тэр юу одонгийнхаа баяр дээр цуглуулсан мөнгөө одоо гэр бүлийнхаа эрүүл мэндэд юу оруулаад, хөрөнгө оруулаад тэгээд одоо энэ салаад мастрын тоогоог авъя гэдэг шийдвэр гаргаад тэгээд ганцхан би биш бас манай хүүхдүүд манай нөхөртэй гэр бүлээрээ одоо ингээд эрүүл мэндтэй хөрөнгө оруулалт хийгээд тэр одонгийнхаа баяр цуглуулсан мөнгөөрөө одоо би салаад мастрын манай одоо бараг 5000 гаруй долларын том сетнес аваад тэгээ гэр бүлийнхаа галтгооныхаа бүх тоогыг солиод тэгээд гэр бүлдээ оруулсан гой том хөрөнгө оруулалт болсон гэд баярлаа гэд надад бас тийм талархлын гой үг хэлжсэн. Тийм болохоор тиймэрхүү одоо сторинууд, тиймэрхүү юунууд сонсоод үнэхээр юм баяртай байдаг. Яагаад гэвэл бидний хийж байгаа, миний хийж байгаа ажил маань бусад бас гэр бүлүүдэд те үр хүүхдэд нь одоо нэг биш олон айлд одоо ингээд сайхан эрүүл хооллолт, эрүүл мэнд ингээд авчирч өгч байгаа гэдгээрээ би үнэхээр юм баяртай байдаг. За дээрэс нь манай энэ 2 тогооны одоо энэ манай 4 литрийн мезор болон энэ манай электрик скелетийн худалдаа авалт хийснээр бас 3 гой нэмэлт бэлгнүүд ирж байгаа. Тэрэнд одоо манай энэ цэвэрлэгээний одоо манай салаад мастрын паудер байгаа. За энэ ганцхан манай салаад мастрын тоог шившин болгож гой өнгөлж өгөхөөс гадна мөнгө аяга, тийм үү, зис аяга, алтан аяга эдгээр монголчууд одоо цагаан сар баяраараа гаргаж ирдэг гой мөнгөний идэллүүдээр манай энэ паудераар бас угаагаа цэвэрлэхэд аюу гой өнгө орноо. За дээрэс нь бас нэг бэлгэнд нь манай энэ салаад мастрын сантоку найф гэдэг Япон маягийн ийм өдөр тутмын хэрэглээний ийм гой хутга ирж байгаа. За тэгээд тэрнээс гадна энэ манай салаад мастрын халуун хүүтэн ус хийдэг ийм аяг бас бэлгэнд ирж байгаа. За энэ аягны маань доторх төмөр нь бас яг манай салаад мастрын тогоотой адилхан 316 Ti гэсэн stainless steel-ээр айгүй өндөр зэрэглэлийн төмрөөр хийсэн учраас энэ дотор хийсэн хүмүүс, энэ дотор хийсэн ус, энэ дотор хийсэн одоо цай юу ундаа маань одоо гоё амт нь гоё өдөржиндөө гоё амтаа барьдаг. Тэгээд ийм эсэм ус амт амтагддгүй гэдгээрээ шууд мэдэгддэм байлээ гэдээ бас манай энэ кастомерууд манай энэ аяганд айгүй их дуртай байдаг. Тийм болохоор машиндаа тий ажилдаа офис руугаа өөрийнхөө цай ундааг аваад хийгээд явхад тохиромжтой юм гоё яг дунд зэргийн 710 мл болон 24 оунцын ийм дунд зэргийн ийм гоё халуун үтнээ барьдаг юм гоё аяг байгаа. За ийм гоё 3 бэлэг бас ирж байгаа. За тэрнээс гадна би бас энэ манай паудерын тухай бас жоохон бас ярмаар байна. За худалдаа авалт хийгээд шив шинээр одоо худалдаа авалт хийгээд тоогоогоо авчираад гэртээ авчираад бид нэр тоогоогоо эхлээд үйлдвэрийн одоо энэ төмөр тийм үйлдвэрийн үртэс төмөр одоо тос мос гэдэг үйлдвэрийн одоо юунд процесс нь энд тоогоо ч мэдээж бохор байгаа тийм үү. Тийм болохоор энэ тоогоогоо хамгийн эхлээд тоогоогоо худалдаж авчаад бид нэр энэ apple cider vinegar байж болно, зүгээр цагаан уксус байж болно, тийм vinegar ямар ч төрлийн vinegar байж болно. Гэртээ байгаа vinegar-ээрээ эхлээд ингээд спонжондоо тийм үү аяг шанаг угаадаг альчуурандаа энийгээ дэвтээгээд ингээд дотор гадна доторгүй бүгднгийн ингээд энэ vinegar-ээрээ эхлээд угаагаад тэгээд тэгсний дараа савнтаа усаар угаагаад ингээд эхний удаа тоогоогоо хэрэглэхэд бэлэн болж байгаа гэсэн. Дараа нь одоо хоол хийсний дараа бол vinegar заагуулж угаах шаардлагагүй, зүгээр халуун усаар угаачихад манай тоогоо бол гоё гялзаал гоё гараад ирнэ. Окей. За 7 хоногт нэг юм уу 2-7 хоногт нэг удаа тогоонуудаа энэ паудераараа бас өнгөлж болно. Мэдээж энэ одоо энэ ийм stainless steel тогоонууд хоол хийсний дараа энэ заагаар тийм үү эсвэл тийм өнгө нь ингээд жоохон юм юу болчдөг. Ийм гоё shiny биш тийм үү өнгөлөг биш болчдөг. Тийм болохоор манай энэ паудерыг ашиглаад яг давс цацж байгаа юм шиг их багаар цацаад тэгээд нойтон юугээр нойтон paper towel цаасан альчуураар ингээд бөөрөнгийн маягаар ингэж эргүүлж
тогоо цэвэрлээд өнгөлөх юм бол тогоо чи яг буцаад яг одоо ингээд шившин юм шиг ийм гоё гялцаад ийм гоё болно, буцаад гоё болно. Окей. За хүмүүс эхний удаа мэдээж нөгөө тогоо тахируулж чадахгүйгаас болоод ч юм уу нөгөө хуучин аргаараа хамгийн өндөр гал дээр аваачиж нөгөө галаа эргүүлээд нөгөө хоолоо түлэх тийм юунууд гардаг. Тийм болохоор хэрвээ тогоо түлэх тийм бол санаа зовох юм байхгүй. Аль болохоор карантинаас чинь гарч байгаа хамгийн халуун усаа хийгээд 20-30 минут тогоогоо дэвтээгээд тэгээд иймэрхүү нөгөө нэг ийм нөгөө хоолны нөгөө нэг тогоо ингэж тогооноос ингэж нөгөө гурил мөрил нөгөө хоол мод ингэж юу яадаг ийм scraper байдаг шүү дээ, ийм scraper-ууд. За минийх ийм жижиг ийм scraper. Ийм scraper-аар нөгөө нэг түлэгдсэн тэр юугаа ингээд шууд ингээд юугаад хуулаад авчиж болно гэсэн. Энэ бол манай төмрөнд бол ямар ч тийм юу үзүүлэхгүй. Би энэний юуны ийм scraper-ыг Amazon-оос хаанаас авч болох линкийг оруулчих болно. За тэгээд тэгэж юу яагаад хэрвээ ахаад үлдэгдэл юм хармаар жоохон толб байх юм бол жоохон энэ apple cider vinegar-ээс ямар ч уксус цагаан ч үж болно, apple cider ч үж болно. Жоохон уксуснаас нэг жижиг халбагаар гэсэн үг, нэг жижиг халбах хийгээд энэ паудраасаа ингээд цацаад тэгээд нөгөө цаасан алчуураараа ахаад ийм бөөрөнхийлж ингэж арчаад цэвэрлэхэд буцаад тэр ямар ч одоо юмгүй зүгээр болно гэсэн үг. Окей. За тийм болохоор хэрвээ асуух юм байх юм бол би энэ бас видеоныхаа доор салаад масын тогоонуудыг яаж цэвэрлж арчлахыг тухай бас видео миний YouTube дээр байгаа. Би тэр YouTube-ийнхаа линкийг бас оруулчих болно. Хэрвээ асуух юм байх юм бол мэдээж видеоны доор комент бичээд би тэр доор нь 24 цагаас дотор комментууд доор байн хариулаад над руу мессеж явуулах юм бол private message дээр бас явуулж болно. Тэгээ хэрвээ манай тогоонуудыг сонирхож байгаа манай хоолны хичээл үзмээр байгаа хүмүүс байх юм бол бид нэр одоо Чикаго авд байдаг айлууд байх юм бол бичлэн одоо очоод хоолны хичээл үзүүлж болно. Онлайнаар өөр хотуудад байдаг хүмүүст онлайнаар бас манай хоолны хичээлийг яг хоолоо амсчил үзэхгүй болохоос ш би хоолны хичээл дээр тайлбардаг бүх мэдээлэл онлайнаар Zoom-ээр бас онлайн хичээлээр нэг 35-аас 45 минутын хичээл ордог. Тийм хичээл бас үзээд манай тогоонуудаа сонирхож болно. За энэ сарын сүүлээр 5 сарын 30-наас 6 сарын 10-ны хооронд би Калифорни явж байгаа. За тэг Калифорнид явж байгаа хугацаанд би бас элейд бас 1-2 айлт хоолны хичээл заана. Өөрийнхөө тэр өдрүүд хаана хичээл заахаа би юун дээр манай өөрийн пэйж дээр хаяг мэдээлэл бас оруулна. Тэгээд манай салаад масын одоо манай юуны хэрэглэгчдийн групп гэдэг байгаа. Тэр групп руу ороод илүү мэдээлэл, хоолны жорууд, хоолны видеонууд тий манай сар болгоны промошнгууд эдэр бүгд тэр пэйж дээр ордог байгаа. Та нар ороод үзэж болно. За тийм болохоор хэрвээ асуух юм байх юм бол надтай холбогдож болно. Намайг Эни гэдэг. Би салаад мастрын албан ёсны одоо дэлхий дээр байгаа ганц Монгол дилер байгаа. Манай офис Чикагод байдаг. Гэхдээ манайх борлуулалтаа Чикаго гэхгүй бүх Америкийн бүх хотуудаар, Канад болон Европ, Австрали гээд бүх орнуудаар байгаа. За манай салаад мастрын салбарууд ойролцоогоор 60-аад оронд 600 гаруй дилерээр дамжиж ингэж борлуулалтаа хийдэг байгаа. Тэгээ дэлхийд даяар одоо борлуулалт хийж болно, худалдан авалт хийж болно. Хэрвээ та Монголд байдаг те Европт байдаг хүмүүс байх юм бол бас бид нартай холбогдоод худалдан авалт хийх боломжтой. Тийм болохоор бид нартай холбогдоод нөгөө үн болон одоо каргоны хүргэлтийн үн эдрээ асуугаад лавлаад нарийн мэдээллийг биднээс авч болно. За тийм болохоор өнөөдрийн видео маань ерөнхийдөө жоохон юм богинохон яг 5 сарын өнөөдрийн манай салаад мастрын промошнгийн тухай би ярих гээд ороод ирлээ. Дараагийн хичээл дээр би яг яаж одоо манай салаад мастер дээр амархан хурдан гуляш яаж амархан хийж болох вэ гэдгийг зааж өгнө. Окей. За тийм болохоор дараагийн видео болтлоо бүгдээрээ түр баяртай. Бүгдээрээ сайн хамарцгаая. За бай.